In the world of technology, talent has no gender, but opportunities often do. Across the construction sector, women continue to face doubt, not because they lack skills, but because of long-standing stereotypes. Through gender equality training, women gain the confidence and tools to respond to these challenges and to claim their place in technical professions. This is the story of Niam Setseg, an electrical and insulation worker. Салбарт тулгамдж байгаа гендерийн тэгш байдлах асуудал гэсэн тийм сургалтын суусныхаа дараа би тэр хүмүүстэй яг ямар хуу байдлаар яаж харьцахад талаар бол би суралцж эхэлсэн. Надад бол тэр хүмүүст болохоор би адилхан эмэгтэй хүнчээ адилхан нэг төвшөнд яг барилгын салбар дээр яг адилхан хөдөлгөөн хийж адилхан бүх ачааллыг авч чаддгаа гэдгийг би илдгээ тайлбарлаж хэлэнгүүт хүмүүс за тийм юм гэж ойлгож эхэлсэн. Тэгээд бас бид нар дулаалга хийхдээ ир имгүү бүгдээрээ очиад зөвлөгөө өгөөд үнэлгээгээ хийгээд өөртөө авдрын хүндэд ороод өөртөө дулаалга хийгээд танныхаа дулаалгыг өөртөө хийдэг. Эмэгтэйг нь хүмүүс бол зөндөө байдаг. Дулаалгын шийдэлд төгссөн зөндөө хүмүүс байгаа. Бүгдээрээ барилгын салбарт ажилладаг хүмүүс байгаа. Гагнуур байна, цахилгаан байна, гипсэн таа, засал гэлээ бүх юм биш үү. Энэ хүртэл энэ хулдаасыг хүртэл нэмэгтэй хүн чинь хавтанч хүртэл нэмэгтэй хүн хийжтэй. Хэрвээ би чадвал хийж байвал. Би болохоор одоо өөрөө барилгын салбарт цахилгаан хийдэг нөхөртөөгөө зогсож ажилладаг. Тэгээд бид тэр барилгын аян газар дуулга хийдэг байхгүй юу? Тэгээд бид машингийн дээвэр дээр гараад аянгийн гагнуур хийдэг. Тэгээд доор шалтан газар ухаад, шороо ухаад би газар дуулга хийдэг. Тэгэхэд надад бол тэр хүндрэлтэй санагддаггүй. Угаасаа бид нар дулаалгын шийдэлтэй ч гэсэндээ бид нэр суурийн дулаалга хийхэд айлын суур 60 санжтай заавал дулаалгах хэрэгтэй байхад тэр 40 санжтай байх нь доош 20 санж бид нар уух нь шүү дээ өөртөө. Эмэгтэй хүмүүс бүгдээрээ том багаж барайл хурц шодоо барайл өөртөө ухаад өөртөө дулаалаад буцаагаал болоод өгдөг байхгүй юу. Тийм болохоор нэг тийм хүндрэлтэй зүйл биш. Улааны зөвлөгөөнөө танад ингээ хэмжилт хийх гэсэн юм а гэдэнгүүт зарим хүмүүс надад эмэгтэй юм уу? Эмэгтэй хүн тэгээд баг хэмжилт хийх юм уу? За бид бол баг танад дулаалга хэтлүүч зөвлөлтүүч яриад өөр хүнээс солиулдаг ч юм уу гэж юм. Зарим дийж утасны цаанаас шууд баг захиалгаа цуцалдаг. Зарим нь болохоор тэгээд ирээд яахгүй юу дөө хэмжилт хийхгүй гэд ирээд хэмжилт хийгээд ингээ явж байгаа болохоор ингээл дагаж хараад шоолоо жоохон нэг нүүрэндээ хагас дотоо инээмсгэл тодруулаад тэгснэ чидээд энэ барилгын салбарт ийм мэдлэг та нарын мэдлэг тутам байхгүй юу. Ингээ та надад өөрсдөө дулаалах юм уу? Яг ингээд дулаалгын шийдэл мэдлэг бүх юмудаа ингээд хийж үнэлгээгээ бүгдийг гаргаж ингэж өгчөнгүүтээ барьгаад та нар өөрсдөө үздэй гэх юм тийм ингээд тэнгүүт та нар тэгээд өөрсдөө хавдрын хүндийгээ дулаалж чадах юм уу шилээ үгээ даах юм уу бүрүүсээ бариад хамаг бариад бооч дийлэх юм уу багжаад дийлдэг юм уу гэж бараг нэг тийм их юм яриад байхгүй юу. Тэнгүүт нэг бид нар чаднаа бид нар ингээд хийдэм маа л гэдэг тийм. Тэгээд яг ингээд нүдэн дээр нь яг ингээд бүх юм ингээд хийгээд ингээд явахаар хүмүүс энэ чи эмэгтэй хүн чи баг эрэгтэй хүнээс дутгаагүй надаас баг илүү барилгын мэдлэгтэй надаас мундаг юм биш тэгээд жоохон барахсан тийм хац харагддаг нүднээс нь.